За Монгол наадгай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт эвхэх хайчлах наадмын тухай Төмөөлцийн гуй маань мэдээлэл өгөх байгаа. За ингээ хамтдаа энэхүү наадамд маань бас ямар төрлийн тоглоомнууд багтаж байна вэ? За тэгэхээр монголчууд 15 ангийн тоглоомын тоглож ирсэн нэг ангийн эвхэх хайчлах наадам анги. Тоглоомч нь ер нь өөрөө амьдралээс урган гараад амьдрах ухааныг зааж идэг. Түүгээрээ бүтээл сэтгэлгээг нь бий болгож идэг. Жишээлбэл эвхэх хайчлах наадам гэдэг чинь дээр үеэс одоо монголчууд нааж байсан. Одоо миний үеийнхэн, миний өмнөх үеийнхэн энэ төр мэдэндээ шинэ жилийн ёлк гэж ярьдаг. Шинэ жилийн чимгэлээ энэ эвхэх хайчлах наадмаар хийж илээ. Одоо сархинах гэл ингэж хайчлаа. Тэнд хийгээгүй байхдаа ингэж цаасыг ингэж нуучаад ингэж хайчлаад тэгэл ингээл дотор нь юм хийхээр ингээл бүр юм одоо цасан ширхэлж бүр юм одоо сархинах шиг ийм их гоё гэл ингээл тэгэл гинж минж одоо нэ дээр үеийн чинь явах шинжилгээ бид тэг чимглээ гинж тэгэл ингээд за тэгэл одоо их одоо энэ дээр байна тэр гармаа шиг байж гэн тэр шуу байж гэн тэр өмд цамцаанаар энэ мэлхий байж гэн энэ малгай гэл ингээд хайчлах нь энэ хээвгэл одоо энэ маш их гоё ажиллаж байгаа шүү дээ. 1993 онд Монгол гайхамшиг наадмыг би санаачилж тавуула майдэр тэр бацаахан тэргээ тавуула санаачилж улсын зэрэгт 3 хоног хийж илээ. Тэ. Тэн дээр хайчлагч бум зөндөлөө нэг хүүхэд нэг настай хүн хоёр хайчлах наадам тэрнээс ганц хоёр нэнд байгаа. Ямар гоё хайчлаа. Энэ хайчлах наадам өгсөн. За би амьдралаас урган гараад амьдрах ухааныг заадаг гэж байсан. За жишээлбэл энэ нэг ижил хэлбэртэй ийм нарийнхан цаасыг пинцев гэж нарийнхан одоо хямсаана үзүүрээр ингээд наац. Тэгээд энэ бол 5 6 юм гарна. Ингээд юу хахаар одоо юу болж байна? Одоо лонх юм уу, хундаг юм уу тийм болж байгаа. За ингэхээ зэрэг одоо ингээд томруулахаа зэрэг цэцэг юм байна. За ингэхээ зэрэг бортхон малгай. Одоо нэ хатад энэ дээрвийн хатдын хүмүүстэй бортхон малгай гэдэг шүү дээ нүг. За ингээд нөгөө талаар нь ингээд ингэж чаа зэрэг манж малгай буюу манай их хурлын дарга байсан төмөр очиргоо их өмсөх дуртай шүү дээ нэг иймэрхүү. Ингээд тэгэр чин ер нь тоглоомын бас нэг ач холбогдол би түрүүн хэлдэг хүний хөвшмөл сэтгэлгээнээс гарах. Энэ хөвшмөл сэтгэлгээ бол хувь хүний амьдрал нийгмийн хөгжил дандаа саад болж идэг. Өөрөөр хэлбэл өөр бололцоо нөхцөл өөр тийм юм боддгоо нэг юмыг нэг аргаар дахин давтан хийхийг одоо хэлээд байна. Тэгээд энийг туршлага гэж ярьдаг. Туршлага. Би тэгээ хэлдэг. Ер нь та туршлагад дулд идээд ирвэл тэгээд хоцрогдож байгаа юм тэр шүү. Туршлагыг бүр өгөөсгөж байгаа юм биш л дээ. Тийм. Тэгэхээр энэ хөвшмөл сэтгэлгээнээс гардаг. Би тэгэл зарим хүнээс асуудаг. Хүн хэдэн толгойтой вэ гэхээр нэг бүр гайхацсан энийг асуугаад байхдаа яадаг юм. Сандал хэдэн хөлтэй вэ гэхээр 4 бүр гайхаад ингээд ягаад ийм асуугаад байна гэхээр тэгтэл сандал чинь нэг хөлтөөс өсчингийн сандал чинь ганцхан шам дээр байдаг. Нэг хөлтэй сандал, 2 хөлтэй хандан сандал, 3 хөлтэй сандал гэж байхад чинь 4 хөлтэй 4 чинь 5 50 сандал гэж бүр хөвшмөл сэтгэл. Яг тэр хэмжээгээр амьдралээ зохион байгуулдаг. Яг тэр хэмжээгээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлдэг. Тэгээд тэднийгээ бас дарамтлна. Өнөө туршлагаараа чи туршлагагүй байна тэгж яах гээд ингээд алуун газрын дарга аав ээж нь өвөө эмээ ингээд байдаг. Тэгэхээр чин хүн хоёр толгойтой хөх сайн ихрүүдгэл өчөө шүү дээ. Дундуур нь салгаалж шүү дээ. Сайн ихрүүд. Тэгэхээр нэг толгойтой хүн байна гээд ингээд яс ойлгож болохгүй л шүү дээ. За тэгэхээр энэ хөвшмөл сэтгэлгээ гэдгийг бол тоглоом бол яг энэ хөвшмөл сэтгэлгээнээс гаргадаг сайн хэлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл нарны дэвэр байна л дээ. Ингээл одоо тэр за тэгэл энэ чинь ингээл юу яхаа зэрэг эн чи одоо юу болж байна? Одоо нарны малгай болчихж байна. Ингээл нарны малгай. Ингээд. Тэгэхээр эн чинь амьдрах ухаан, бүтээл сэтгэлгээ. Өнөө хөвшмөл сэтгэлгээнээс энэ амьдрах ухаан, бүтээл сэтгэл. За энэ нэг модноос гаргаж авсан. Хүн харахад бол энэ аль мэлтэй. Тэгтээ нөө вандан гэдэг чтэй. Гамбанцч гэдэг чтэй зарим мах ногоогоо хэрчдэг. Тэгэхээр энэ нэг модыг ингээл конустж ингэж уран хөрөөгөр ухаал. Тэгээ энүүнийг ингэж явал
Тэгэл эн чинь ухаандаа юу болох вэ? Сакс. Ингээ сакс болчихчихээ. Тэгэхээр тэр чигээр одоо амьдрах ухаан, тэр чигээр тэр энийг ингээл өөрөөс нь гаргасан амьдрах ухаан, тэр чигээр бүтээл сэтгэлгээ. Тэгэхээр манайхан бүтээл сэтгэлгээ гэхээр бас манайх чинь одоо сургуультаа цэцэрлэгтэй. Тэгээ манай сургууль цэцэрлэгийн гол ураа юм уу юу нь бол бүтээл сэтгэлгээ амьдрах ухаан. Хитэн дээд сургууль төгсчээд амьдрах ухаан олж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бүтээл сэтгэлгээ амьдрах ухааны чинь одоо юу. За ингээл юу яачих. За энэ одоо финалч гэдэг манай хүүхдүүд одоо тийм ээ үдний сав бас кочлогч гэдэг мөнгө үүр мөнгө. Тэгэл одоо энэ ингээс сайхан ингээл юм хийчин. Тэгэл ингээл юм хийчин. Тэгэхээр эн чинь тэр чигээр амьдрах ухаан бүтээл сэтгэлгээ байгаа юм. Тэр энэ бүгдээр тоглож байсан хүн, энэ бүгдийг хэрглэж байсан хүн чинь юмыг арай өөр өнцгөөс нь хардаг болж байгаа. Ганц өнцгөөс нь биш. Ингээл иймээр за энэгээр канаа юу төрөвч гэдэг юм уу одоо канал хийхэд хүний танаа тэгэл одоо өөр арай өөр өнцгөөс юмыг дандаа өөр өнцгөөс хардаг. Хоёр хүн маргасан гэж байгаа шүү дээ. Ингээ Ослолоо хоёр талаас одоо нэг хэсвэн сэтгэлгээд хоёр ингээ 9 тоо ингээ зурчхад өгчихгүй юу. Тэгсэн тэртээ талын хүн 6 байна гэд. Энтэй талын хүн 9 байна гэд хоорондоо бүр муудчихжээ. Тэгэхээр юмыг олон өнцгөөс нь харж сурахыг л бүтээл сэтгэлгээ гэдэг. Бүтээл сэтгэл гэдэг хөнгөт чинь энэ хог гихт чинь за энэ хогийг юунд ашиглаж болох вэ? Одоо зөвхөн түлх талаар л бодно шүү дээ. Бүтээл сэтгэлгээгүй хүн зөвхөн энийг л түлнэ гэдэг талаас л бодно. А бүтээл сэтгэлгээ гэдэг хүн чинь бүр ангилээд энэ цаасын тгий ингээд тэгэхээр одоо энэ дэлхийд даяар энэ бүтээл сэтгэлгээг одоо их нэгдүгээр тавиад байна. Энэ хөдөлмөрийн хүмүүжлийг нэгдүгээр тавиад байна. Хүнд боловсрол олгосноос илүү хүмүүжил олох гэдэг ийм өрөө дэлхийд даяар бий болж байна. Манайх энэ ийм байсан л дээ. Тэгээ сүүлийн үед айко гэдэг ингээд гадаадыг дуурайгаад тэгээд боловсрол талаас хит анхаарад хөдөлмөрийн хүмүүжил нөгөө юуг нь орхитуулсан. Одоо эргээд гадаад орж шээ. Нэг иймэрхүү юм. Тэгээд одоо их их хайчлах гэдэг ингээд ярил дотор нь задлаад ярил маш их юм бий.